Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбоо маань нөгөө үе шаттайгаар ажлуудаа хийж явж байгаа. Ойдлчдоо хамаарсан ойдлчдынхаа одоо нөгөө мастер цолыг олгуулах, ойдлчдынхаа одоо тэр чадварыг бас сайжруулах үүднээс Монголын ойдлын холбоотой хамтраад тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ нь болохоор одоо өнөөдөр болохоор энэ хүмүүсийн одоо яг нөгөө сургалт яаж тэмцээнд оролцох уу гэдэг ерөнхий зөвлөгөөнд яваад хүмүүс тэрнээс сургалтаа аваад тэгээд 24-25-нд болохоор яг ойдлынхаа чадварыг шалгуулах өдөр болно. Тэгээд тэрний дараа нөгөө мастер цолоо олгох үе шат нь болно. Энэ нь болохоор одоо Монгол улсын нийслэлийн хэмжээнд энэ ойдлын мастер цолоолох тэмцээнээс урьдаад Баянголдоо хийчихэж байгаа. Тэгээд нөгөө Баянголынхаа ойдлчдыг илүү их хамруулад мастер цолыг олгуулах. Тэгээд холбоонд энэ хүмүүсээ нэгдэж орсноороо бас үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг, аливаа юмныхаа мэдээлэлд ойрхон байдаг гэдгийг ер нь бас ойлгуулах үүднээс энэ мастер цолоо олгох юугаа хийж байгаа. Тэрнээс мастер цолоо олоод аваад ингэчин гэдэг чинь хүн би бусдаас ямар байна уу? Бусдаас ямар хуу төвшөнд явж гэнэ үү? Тийм ээ? Би манай үйлдвэр нэг бол 4-5 хүмүүс хоорондоо хамтраад ажилладаг ч юм уу. Бид нар ийм чадвартай ажилчид байдаг. Манайх одоо ийм хувц соёход ийм хүчин чадалтай гэдэг ийм ерөнхий мэдээллүүд нь хүмүүст хүрч учраас энэ нэлээд үр дүнтэй арга хэмжээ болж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол нэг 50-60-аад хүн бүртгүүлсэн. Тэрнээс ерөнхийдөө нэг 40-од хүн болвол яг одоо хураамжаа төлөөд оролцох бүх юмдаа яг анкет өгөөд ингээд бүртгэсэн байгаа. За манайх бол Season Fishing-ийн компани хувцас загварын чиглэлээр сүүлийн одоо 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил манай компани 10 жил болж байгаа. Тэгээд бидний энэ хувцас загварын одоо энэ ивент тэтгэгчээр оролцож байгаа гол зорилго бол мастер ойдлчныг сонгон шалгаруулах, мэрэгчлээ дуртай энэ мэрэгчлийг сурталчлах, сайн дизайнерын хийсэн бүтээсэн зүйлийг бол ойдлч нь л одоо амьлуулдаг. Тийм учраас бид нар бол энэ тэмцээнд бол маш их ач холбогдол орж одоо оролцож байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь Баянгол дүүргийн 60 жилээ бид нар бол Баянгол дүүрт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм аж ахуйн нэгж байгаа татвар төлөгч. Тийм учраас бид нар ингээд энэ ойдлын салбар гэдэг өөрөө маш их юм нэг одоо залгамж халаан байхгүй болж байгаа учраас энэ дээр маш их санаа зовж байгаа. Тийм учраас сайн мэрэгчлэн сайн боловс сүүчнийг гаргахын тулд бид нар ч гэсэн өөрсдөө бас гар бие оролцож иж энэ одоо салбар өөрөө бас өсөж хөгжих, баталгаажих ийм боломж байна гэж үзээд мастер ойдлчид буюу 10-аас дээш жил, 25-аас дээш жил ажилласан энэ мэрэгжлийн ойдлчдыг одоо урамшуулж одоо гаргаж ирж шагнаж урамшуулах ийм зорилгоор бол ивент тэтгэгчээр одоо орооч гэдэг төссөн учраас одоо дэмжиж ажиллаж байна. Ер нь бол энэ Монголын хувцас загварын салбар бол манай Монголын түүх соёлын чондоо одоо маш их одоо ялгарл ихтэй юм өөрөө улс үндэстэн байгаа. Тийм учраас бид энэ ойдлын чиглэл дээр ажиллаж энэ дээр анхаарах, энийг экспортод гаргах, энийг одоо хөхүүлэн дэмжихтэй. Энэ дээр бол төр зэсэг бол бодлогоор дэмжих хэрэгтэй. Тийм учраас энэ бол маш одоо чухал салбар. Нийтдээ хүн амын нийт одоо эмэгтэйчүүд гэж ярих юм бол гендер ярих юм бол баг 90% эмэгтэйчүүд ажилладаг ийм салбар байгаа. Тийм учраас бидний анхаарах ёстой хамгийн чухал салбар гэж үзсэн учраас энэ одоо хувцас загварын салбар дээр бид нэр маш ингээд компаниараа ч гэсэн ингээд одоо анхаарч ажиллаж байгаамаа. За манай ер нь энэ Season Fishing компани 10 жил болохдоо ер нь Монголын одоо улсын болоод төрийн хувийн маш гоё ингээд том гайхамшигтай ажлуудыг хийж бүтээсэн 19 оны улсын наадмын одоо нээлттэй хувцснууд 22 оны одоо маш хүнд үе өнгөрсөн ковид гэдэг тэрний дараа бол бид нэр бол одоо энэ улсын наадмын одоо гол хувцснуудыг ингээ бас хийж гүйцэтгэсэн өнгөрсөн жилийн ч гэсэн бас гоё төр морин дээр явж байгаа тэр цагаан хувцснуудыг ч гэдэг юм уу те ер нь бол энэ дизайнаар одоо хүмүүсийг одоо соён гэрүүлээ одоо ямар ч байсан одоо урлаг гэдэг өөрөө ямар гайхамшигтай хүнд хүмүүжил өгдөг дээрээс нь улс үндэснийг сурталчилдаг гэдгээр бид нэр бол ажиллаж явсан байгаа. За манай одоо хамгийн том хийсэн бүтээл бидний нэр хүнд гэж бид нар энийг бас бодож байгаа. За тэгээд өөр бас маш олон юм урлаг соёлын хувцснуудыг хийж гүйцэтгэхэд манай ажиллах хүч бол маш чухал. Ер нь бол сайн ур чадвартай, сайн боловс хүчинтэй байхад бол тэрийг одоо хийж гаргахад бол гайхамшигтай хамгийн гол юм бол дизайнер
Дизайнерын одоо маш их ур чадвартай тулгуурлаж энэ бүтээгдэхүүнүүд хийгддэг. За манай дизайнер бол Тичин хүүгийн ариун дэлгэр буюу хувцас загварын ертөнцид танигдсанаар бол одоо Ариука гэж мэддэг энэ салбарын хүмүүс. За энэ хүний одоо удирдлагын дор ажиллаж одоо бидний уран бүтээлүүдэд хийдэг. За тэгээд сайн дизайн гарсан тохиолдолд бол оюутлчин бол одоо энэ үйл уран хүмүүс маань бол энийг хийж бүтээхэд бол ямар ч асуудал байхгүй хийж одоо уралдаг гаргадаг байгаа. Тэрнээс биш одоо дизайн одоо байхгүй бол бид нэр одоо хэн болох юм? Хуулбарлагч болж эхэлнэ. Тийм учраас маш сайн энэ дизайнер өнөөдөр одоо энэ цагт оршин байж одоо энэ бол бас гайхамшигтай энэ одоо дизайнераараа бид нэр бас маш их бахархдаг. За тэгээд ингээд оюутлын салбарынхаа мастер цол одоо олох гэж байгаа энэ тэмцээн уралдаанд нь үйлчин эмэгтэйчүүдтэй тий зүүн ингээд хурц үйл нь уран байгээ гэдэг одоо амжилт хүсье. Citizen Fashion компаниас. За ерөнхийдөө бол яаж юм гэхээр хувцс үйлдвэрлэл оюутлын салбарын нөхцөл байдлын судалгаанаас дүгнэж үзэхлээр энэ салбарт байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагууд үйлдвэрлэгчдийн 70% нь хүний нөөцийн хомсдолтой байдаг. За энэ хүний нөөцийн хомсдолын асуудал нь юун дээр тулгардаг гэхээр ур чадвартай, за харилцаа болоод хандлагын ёс зүйн бас юм чадвартай хүмүүс ер нь цөөхөн байгаад байна гэж. Гэтэл дүүргүүд дээр бол одоо яг энэ одоо ажлынхаа чиглэлээр ажиллаад өөрсдийнхөө одоо амьдралын орлогыг бүрдүүлдэг тийм ээ. Олон жил салбарт тууштай ажилласан хүмүүс байна, ур чадвартай хүмүүс байна. Тэгсээр энэ хүмүүс маань олон нийтэд танигдахгүй байна, салбартаа төдийлөн танигдахгүй байна. Тийм учраас эдгээр хүмүүсийг бас алдаршуулах, за тэгээ салбарын нэр хүндийг нэмэгдүүлэх зорилготойгоор бид энэ мастер гэдэг уралдааныг зохион байгуулдаг. За ер нь бол бид рүү шингэлтэй дүүрэг болоод улсын уралдаануудыг зохион байгуулж байсан бол энэ удаа одоо энэ дүүргийнхээ бас уралдааныг зохион байгуулж байгаа. За мастер цол олгосноор яадаг вэ гэхээр ерөнхийдөө мастер цолны үндсэн шаардлага байдаг. Мэргэжлийн 5 дугаар түвшин зэрэгтэй тэгээд салбарт 10-аас дээш жил ажилласан байх хэрэгтэй. За энэ мэргэжлийн 5 дугаар зэрэгтэй 10-аас дээш жил ажилласан хүнд мастер цол олгоно. За мастер цолтой болсноор яадаг вэ гэхээр хувь хүний хувьд бол орлого нэмэгддэг, өөрийнхөө үнэлгээ нэмэгдүүлнэ гэсэн үг. За энэ бол төрийн байгууллагууд дээр бол зэргээсээ шалтгаалаад энэ мастераас шалтгаалаад цалингийн нэмэгдэл авдаг бол за хуваарь хөдөлмөр эрхлэгч болоод аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс маань өөрсдөө үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Өнөөдөр 2 жил ажилласан жойтолчин, 20 жил ажилласан жойтолчин ур чадвар сайн байсан ч сайн байгаагүй ч гэсэн ялгаагүй ойлцоод байдаг. Тэгэхээр бид энэ хүмүүсийг яаж нэхэр ур чадварын түвшнэр нь болоод тэр харилцаа туршлага хандлагаар нь бас ялгаж өгч байна гэсэн. За ингэснээр яаж нэхэр салбарын хувьд ямар ач холбогдолтой вэ гэхлээр нөгөө маструудаа харж хүмүүс хөгжиж идэг. Энэ мастер ийм мундаг байна. Ийм хүн болох гэсэн гэдэг байдлаар ингэж хөгжиж идэг. Тэгээ энэ зэрэгтэй болгосноор яадаг вэ гэхлээр хүмүүс одоо өөрийгөө ямар төвшөнд явж байгааг мэдэхгүй. Тэгвэл зэргийг тодорхойлж өгснөөр тэр хүмүүс дараагийн төвшөнд зэрэгтэй яаж болох вэ гэдэг аргачлалаа гаргаж ирээд тэгээд өөрийгөө улам хөгжүүлдэг гэсэн үг. Өнөөдөр бид нар ажил эрхлэлтийг яриад байгаа боловч бүтээмжийн асуудлыг ярихгүй байгаа байхгүй. Бүтээмж өндөртэй байж тухайн хүн маань илүү өндөр хэмжээний орлого олно. Тэгээ бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэхлээр ур чадвартай байх хэрэгтэй. Ур чадвар нь юунаас шалтгаалж байна вэ гэхлээр энэ зэргээс шалтгаалж байгаа. Одоо зэргээр үнэлж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ зэргийг нь болохоор хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны дэргэдэг сургууль судалгаа үнэлгээний арга зүйн институцээс олгодог. За бидний институцийнхаа дэргэдээс мэргэжлийн зөвлөл байдаг. За тэгээд өнөөдрийн энэ уралдааны болохоор бас манай мэргэжлийн зөвлөлийн буюу үнэлгээ баталгаажуулалтын ажилтнууд зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас ЭМ-ээс стандартын дагуу энэ одоо сургалт маань одоо энэ шалгалт маань уралдаан маань болж байгаа. Онлайн шалгалт, ур чадварын шалгалт гэсэн хоёр үндсэн шалгалттай байдаг. Онлайн шалгалтын дээр 80-аас дээш оноо авчиж ур чадварын шалгалтанд орох эрх нь өсдөг. Ур чадварын шалгалтанд ороод яадаг вэ гэхээр хөдөлмөр хамгааллын хувьд үндэсний хувьцнаас ингээд ойдог. Тэгээд тэр нь бас тодорхой хэмжээний шалгуурын дагуу яваад за 90-с дээш оноо авчиж ур чадварын шалгалтын дээр 90-с дээш оноо авчиж мэргэжлийн 5 дугаар зэрэгтэй болтгоо гэсэн үг. Тэгээд улмаар мастер цол авах их бүрдэж байна гэсэн. Одоогоор 98 мастер байна яг манай холбооны. За тэгээд энэ мастер цол маань яачсан бэ гэхээр өмнө нь одоо нэг 10-аад оны үед 2010 оны үед за тэгээд 16 онд олгож байгаа. Тэрнээс хойш тасарсан байсан. Тэгээд 2022 онд манай энэ холбоо маань мэргэжлийн холбоо учраас холбоон дээр энэ ажлыг аваад 22 оноос хойш олгогдож байгаа. Тэгээд журмаараа бол сонгой жил тутамд зохион байгуулна гэсэн одоо журамтай байдаг. Тэгээ 23 он зохион байгуулсан. Одоо 25 он. За тэгээ дараа нь 27 он зохион байгуулагдаад ер нь 27 оноос хойш 4 жилд нэг удаа гэдэг зарчим руу шилжээ. Яагаад тэгэхээр мастер цолыг олохгүй удажсэн. Тийм учраас тодорхой хэмжээгээр тухайн жилүүдэд одоо нэг ур чадвар нь хүрсэн, жил нь хүрсэн маш олон хүмүүс байгаад байна. Тэгээд эдгээр хүмүүст олгочоо дараа нь
эргээд нөгөө өмнө нь яажсэн бэхлээр 4 жил нэг удаа олгогддог байсан цолгохгүй. Тэгээ буцаад энэ хэлбэр рүү орох гэж харж байгаа.